Дараагийн мэдээг танилцуулъя. Энэтхэг улс Пакистан руу пуужин харавсан байна. За энэ бол 5 гарагийн үүрээр босон хэрэг явдал юм байна. За Пакистаны 3 цэгт бол тухайн одоо пуужингийн товтлогоо хийгдсэн. За энэ үүний улмаас бол нэг хүүхэд бол амнасаа алдаж 2 хүн шархацсан гэсэн ийм мэдээллийг Пакистаны аюулгүй байдлын албанаас өгсөн байна. За өнгөрсөн сард бол энэтхэгийн хяналтанд байдаг Кашмирийн Пахалгам одоо хэсэг рүү бол халдлага үйлдсэн. За энэ нь бол энэ халдлагыг одоо үйлдсэн байгууллага нь Пакистантай холбоотой террорист байгууллага байсан гэж үзсэн. За үүний улмаас бол энэтхэг Пакистаны харилцаа бол ихээхэн хүндэрч байгаа. За гэвч бол энэхүү одоо маргаантай бүс нутагтай холбоотойгоор бол энэтхэг улс террористуудад одоо хийсэн үйлдлийн хариуг нь амсуулах зорилгоор тухайн үйлдэлийг хийсэн гэж үзэж байгаа. За энэхүү ажиллагаа нь бол террористуудыг ашиглаж байсан дэд бүтцрүүд рүү оньсон ийм чиглэсэн үйл ажиллагаа байсан. Ямар нэгэн байдлаар энгийн хүмүүс болон за мөн цэргийн байгууламж руу халдах зорилго байгаагүй гэж энэтхэгийн талаас хийсэн үйлдэлээ зөвтгөн мэдэгдэж байна. За энэтхэгийн батлан хамгаалахын яамд 5 гарагт хийсэн мэдэгдэлтэй энэтхэгийн эсрэг террорист халдлага үйлдэлээр төлөвлөж байсан 9 газрыг бол онилж товтлогоо хийсэн гэж мэдэгдэж байгаа юм. За бидний үйл ажиллагаа бол яг тухайн газартаа бол төвлөрсөн маш нарийн хэмжил ийм байдлын үндсэн дээр бол хийгдсэн. Пакистаны ямар ч цэргийн байгууламжийг онилоогүй. За бид нар бол энэхүү зорилтод гүйцэтгэх арга хэмжээгээ хийхдээ арга хэргийг сонгохдоо маш одоо хязгаарлалтын хүрээнд бол хийсэн гэж нэмж мэдгдсэн байна. За нийгмийн сүлжээний X платформ дээр энэтхэгийн арим шудраг ёс тогтлоо гэсэн ийм нууцлаг агуулга бүхий мессежийг бол өгсөн байна. За ингэхдээ бол энэтхэг ус үн удаан оршин тогтнох болно гэсэн ийм бичээс бүхий нийтлэлийг бол гаргасан байна. За энэ нийтлэлд бол тухайн ажиллагааны нэрийг Синдор ажиллагаа гэж нэрлсэн байна. За Синдор гэдэг нь бол энэтхэг эмэгтэйчүүд одоо гэрэлснийхаа дараа тухан дээр тавьдаг одоо ийм тэмдгийг илэрхийлдэг ийм үг юм байна. За тэгэхээр энэ удаагийн одоо Пакистанд явуулж байгаа ажиллагааг бол Синдор ажиллагаа гэж нэрлэж байгаа юм байна. За Исламабадыг бол өдөн хатахгүй тулд Нью Делигийн зүгээс Пакистанд бол ямар нэгэн цэргийн байгууламжийг онилгохгүйгээр тухайн ажиллагааг явуулсан гэж үзэж байна. За энэ одоо үйл явдлын улмаас бол хараахан хөөрөөгүй байсан нислэгүүд хойшлогдсон гэж Пакистаны агаарын тээврийн компани төлөөлөгч мэдэгдэж байна. За Исламабад бол хариу цохилт өгсөн байна. За энэ тал дээр бол нэмэлт тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Пакистаны төрийн мэдээллийн телевиз аюулгүй байдлын албаны өгсөн мэдээлэлд эрт татан мэдээлэхдээ Пакистаны нисэх хүчин энэтхэгийн 2 онгоцыг устгасан гэсэн ийм мэдээллийг өгсөн. Гэхдээ яг ямар одоо байдлаар тухайн ажиллагаа явуулсан талаар бол тодорхой мэдээлэл өгөөгүй юм байна. За Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч Тэслэгч генерал Ахмад Шариф RA нэртэй мэдээллийн агентлагт өгтөө пуужингуудыг энэтхэгийн нутаг дэвсгэрээс харавсан бөгөөд энэтхэгийн нэг зонгоц Пакистаны агарын зоод нэвтрээгүй гэж мэдэгдэж байна. За энэ одоо товтлогооны талаар Ахмад Шариф Тэслэгч генерал одоо нэвтрүүлэгт орж хэлэхдээ энэ бол одоо харанхууд халахвчлан гим зэмгүй энгийн иргэдэг онилсон хулчгар дайралт байлаа гэсэн ийм тодорхойлтыг тухайн үйл ажиллагаанд одоо холбогдуулан тодорхойлтыг өгсөн байна.